За сайн байцгаана уу? Монголын баялаг дэлхийн иргэн хүмүүжлөө боловсрлоо сэдвт хэлэлцүүлэг яриа маань өнөөдрийн хошин дугаараар дахин эхэлж байна. Тэгээд өнөөдрийн маань дугаарт түрүүчийн дугааруудад маань оролцож байсан их чимэг маань дахиад оролцож байгаа. За бид хоёр урд нь бол одоо уламжлалын талаар үзэл бодлоо хуваалцсан үнийгээ бас хүмүүжил боловсралтойгоо илүү холбон одоо яриа хүргэсэн байгаа. Тэгээд энэ удаагийн дугаартаа би дахиад одоо их чимгээгээ урьж оролцуулмаар санагдаад ингээд урьсан байгаа. Тэгээд урилгын маань хүлээж авсан баярлалаа. Сайн уу их чимгээ? Сайн уу? Баярлалаа, сайн уу? За, Намайг дахиж оролцуулж аваад маш их баярлалаа. баярлалаа. Яриа хийдэг тас маш их баярлалаа. Зөвч сонсогчд маань бас сонссон байх. Бидний хувьд бас уламжлал гэдэг зүйлийг хоёр орны хооронд одоо ямар одоо ялгаа анзаарэгдэж байна. За ялиутай одоо Япон улсад бид нар уламжлалаа яаж авч явдгийм байна гэдэг талаар илүү бас ярилцсан боловч үүгээрээ бас өөрсдийнхөө үндэсний бас авч явах зүйлээ авч яваад гээж орхигдуулах зүйл байх боловч алдаж болохгүй цааш нь үргэлжлүүлж бид нар уламжлуулж явах ёстой чухал зүйлсүүд бас их байдгийм байх шүү гэдгийг гаднаас нь өөрийнхөө их орны гаднаас нь харж байгаа хүмүүсийн хувьд илүүтэй хоорондоо хэлэлцэж ярилцсан байгаа. Тэг үзэл бодлоо хуваалцсан байгаа. За энэ удаагийн бид хоёрын ярианы сэдв бол мэдээж хүмүүжлөө боловсрлоо гэсэн сэдв маань өргөн хүрээтэй учраас үүнтэйгээ уялдуулаад биднэрт ярих юм одоо маш их амдарч гарч ирдэг юм байна. Тэгээд энэ удаа ээгээтэйгээ би илүүтэй гэр бүлийн харилцаа, гэр бүлийн нандин холбоо, одоо эр эм хоёр хансан амьдрах энэ явцад энэ талаар бас өөрсдийнхөө үзэл бодлыг элен далангуу сайхан хуваалцсан ярилцаж залуу дүүнартаа за одоо эцэг их болчихсон залуучуудаа за мөн цаашдаа эцэг их болох залуу одоо дүүнартаа бидний зүгээс бас магадгүй та нарт нэг сонсоод авчихад хэрэгтэй болов уу жоохон ч гэсэн хэрэгтэй зүйл бас сонсогдчих болов уу гэдэг үүднээс ингээд өнөөдөр бид хоёр уулзаад байж байгаамаа. За асуумаар байна л да. Хүмүүжил боловсрал гэдэг зүйлтэй бид нар илүүтэй хүүхдээ ярьдаг тийм ээ, хүүхдтэй бид хүмүүжил олгоно, хүүхдээ зөв хүн болгоно, хүүхдтэй боловсрал олгоно гэж одоо эцэг их болгоны л амнаас гардаг мэдээж л өөрөө хүүхдийг сайн сайхан байлгахын төлөө анхаарлаа хандуулдаг. За тэрнээс өмнө ээж аав болохоос өмнө анхаарах ёстой зүйлс юу байдаг талаар ер нь одоо хүмүүс ярьдаг болов те тэрэн талаар бодол хийх цаг гаргадаг болов. Тэгээ хоёр өөр орчинд ингээд өсөөд хүмүүжээд ирж байгаа хүү тэгээд охин энэ хоёр ингээд амьдраад тэгээд дундаасаа одоо дахиад нэг шинэ хүнийг хорвоо дээр хүлээж аавна гэдэг энэ үйл явц бол ингээд бүхлээрээ одоо бидний хүмүүжил боловсралтай тэр чигтээ уялдаатай болоод байгаа юм шиг санагддаг. Тэгээ энэ талаас бас ээгийн маань өөрийнхөө үзэл бодлыг бидэнтэй хуваалцаж ер нь одоо энэ ханижлээ сонгох тийм ээ айл гэр болж амьдрах энэ тал дээр бас тийм үзэл бодлыг нь сонсомоор байна. За баярлалаа. Хайн ижлээ сонгох гэд би яг ингээд нэг тийм надад бол нэг тийм төсөөлөл байгаагүй. Одоо би яг ийм хүнтэй суун, тийм хүнтэй суун гэсэн төсөөлөл байгаагүй. Надад нэг хоёр юм л байсан юм гэх юм. Тэгэхээр арх удаггүй, тамхи татдаггүй. Энэ яа тэгэхээр манай аав өөрөө тамхи татдаг байхгүй юу? Тэгээд их тамхи би их хортоо мэдж байгаа. Тэгээд арх ер нь уудаг хүн ер нь айгуу дэмээ санагдаад байдаг гэсэн. Тэгээд хоёр л зүйл байдаг гэсэн. Тэгээд яг нөхрөө сонгох жоох тийм манай нөхөр намайг сонгохоор ирсэн гэх юм. Тэгэхээр юу гэдэг юм бэ гэхээр өөрөө би нэг хүнийг таньж мэддэг болцсон хойно хүнтэй суугаагүй. Тэгээд ер нь юм урсгалаараа ингээд явж байгаад ингээд юу гэдэг суугаад манай нөхөр ингээд юу гэдэг заавал ингээд батлуулаад яг номыг юм юу гэдэг дүрм журмаар нь ингээд цаашаа явъя гэдэг тийм хүн. Би болохоор яг хүнтэй суумаар байна гэсэн тийм нэг жоохон хүсэл хайш ингээд хүсэл сонирхолж явах тэр нь их байхгүй яг ингээд үерхэд ингээд явж байдаг. Өөрийгөө хөгжүүлээд ингээд явж ахтал болно үстэй гэсэн нэг тийм байр суурьтай. Тэгээд яг суусныхаа дараа ч гэсэн ер нь би яг ингээд сураад тий сургуультай ингээд сураад оюутан байж үзээд ингээд явчихсан. Яг өөрийгөө л явж байгаа. Яг хоёр талын эцэг эхчүүд болохоор нөө хизээ хүүхдтэй болох гэд ингээд байнга ингээд асуудаг тий. Тэгээд ах トゥ нар ингээд хүнтэй суучаад айгүй хурдан хүүхдтэй болоод ингээд цуунгуудаа бараг хүүхдтэй болоод ингээд яваад байсан. Тэгээд
битүүрийн хувьд маш их одоо хангалттай хоёулаа бол айгүй хангалттай зүг байсан гэж байна. Яг нэг нь ажиллаа гэдэг нэг нь сургуультай ингээд яваа. Тэгээд хүүхэд шухадтай болохоос өмнө нөгөө байр мараа зохицуулаад ингээд одоо тэр тал дээр бол манай хүн ерөөсөө тийм юу байсан л айгүй тийм амьдралын төлөвлөгөөтэй гэх юм уу одоо энэ наснда байр аваа тэр наснда хүүхдээ болчуул гэдэг нэг юм. Хүүхэд гарга гэж бол хэлэхгүй байсан. Тэгээд хүүхдээ болчуул гэдэг нэг юм байгаа зүйл байсан. Гэхдээ яг битээр яг сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан уу гэхээр бас өөртөө сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаагүй. Би 25 таа хүүхдээ болсон. Манай хүн болохоор 33 настай юм уу? 32 настай хүүхдээ болсон. Тэгээд яг хүүхдээ үлгээд иж аваад эхэндээ аягүй хэцүүсэн л та. Тэгэхээр нөгөө бие организмд маш их өөрчлөлт гараад тийм. Тэгээд хүүхэдтэй болгох, жирэмсэн болгох гэдэг чинь ямар айхтар юм бэ гэх ингээл хоёулаа бүр аягүй тэгж бодож байсан. Тэгэл хид нөгөө зулбангаа алдаад ч юм уу аягүй тийм хэцүү байсан байхгүй. Би байнга эмдэгт байж тэгээд нөгөө нэг жилийн өмнөх өөртөө ингээ харьцуулахад аягүй тийм одоо юу гэдэг юм баригдмал хоригдмал болцсон юм шиг санагдаад аягүй их стрессжсэн анх жирэмсэн багтаа. Тэгээ манай хүн ч гэсэн нөгөө юу гэдэг гинт болно гэж ингээ бодсон чинь хариуцлага нь их өндөр болох санагдаад жоохон айцтай байсан юм шиг байна. Айцтай байгаад одоо яах вэ гэдэг. Тэгээ хоёулаа ингээ гараад хөдөлдөг байсан бол одоо нэг нь ингээ гэртээ ингээ хүүхдээ хараад ингэсэн. Тэгээд би энэ гэр бүлийг авч явахгүй болохгүй юм байна гэдэг юм хариуцлага нь өндөр санагдаад тэрэндээ бас жоохон стресстэй гэх юм уу. Тэгэл одоо 25 гэдэг чинь тийм залуу хүн бол нас биш шүү дээ. Тэгэл 32 настай 2 хүн гэдэг чинь тэгэж яахтар одоо юу гэдэг нөгөө юм хүн бодлохгүй ингээд шийдэж чадахгүй заавал ингээд юу гэдэг стараатай байхгүй болохгүй. За энэ хүүхдээ ч үсгэхэд за энэ хүүхдээ чинь том болоход яах вэ гэж 5-10 жилээр нь амьдралаа төлөвлөхгүй болохгүй гэх тийм. Тэр энэ төр нь жоохон өөрсдөө манай арга барилт айгүй хэцүү санагдал. Тэгээд эхний нэг хүүхдээ гаргачаад эхний 1-2 жилд бол айгүй их одоо хэцүү байсан. Ялангуяа бид хоёр чи нөгөө хоёр талын аав ээжээрээс оролцдоггүй одоо бидний амьдралд оролцдоггүй. Дээрээс нь хол байдаг улсууд болохоор нөгөө туулж түших ах дүү нар байхгүй, ээж аав нар байхгүй. Ээжтэй нэг цаг ороход гарын авчиг гэдэг юм байхгүйсэн болохоор яг би өөрөө ингээд тулаад ажиллахгүй болохгүй. Тэгээд хөр маань яг тулаад юу гэдэг тулаад хайш юм бэ. Юу гэр бүл ингээ авч явахгүй болохгүй байна. Тэгээ эмэгтэй хүн айгүй хэцүү ингээд юу яд юм бэ лээ. Хүүхэд гаргачаараа нөгөө одоо өөрийгөө ч мартаал нөгөө юу өөрийгөө л мартаал тий ингээд идэх байхгүй. Тэгээд миний хувьд болохоор тэр нөгөө ихийн сэтгэл гэдэг одоо ихийн сэтгэл гэдэг яриад идэг штеп нэг. Их хүн цаанаасаа нэг гардаг юм сэтгэл байгаад идэг штеп. Айгүй тэгэж өмгөөлж хамгаалдаг одоо юу гэдэг тий хэмээг тий хийх амтнаар бол нөгөө тий ям зүр юмнаас аврах гад ингээд амар тэгэж одоо нэг жишээлбэл нохоо өртлөгдөг дээ гөлгөнт нь үрхээр ингээд уурлаад ингээд дайрдаг ч юм уу тийм яг тийм нэг юм сэтгэл зүйн юу амар өндөр гарч ирээд ээж байсан байхгүй юу. Тэгээ ерөөсө хүүхдээсээ холдож чаддаггүй ингээд байнга цог байж идэг ч юм уу тийм ингээд хүүхдээ л хараад байж юмар тийм ээж байсан. Энэ Японоор нэг босын хонноо зөө гэдэг. Тэгээ энэ нь болохоор юу юм бэ лээ нөгөө бас байгалийн л зүйл. Тэгээд илэрж байгаа тэр нөгөө хэмжээнд хүн болгонд өөр тусдаг. Надад хэрвээ ингээд хажууд ээж аав ч юм уу те одоо юу гэдэг туслах хүн байсан бол одоо тэр нь маань ингээд арай зөөлхөн явагдах жишээ. Тийм байдаг юм байна та. Дараа нь бүр тэрний чинь бүр дараа нь хүүгээ баг 5 настай ахт нь би мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгэл энэ дээр чинь бас нөгөө үл ойлголт явагдаад нөхөртөө үл ойлголт явагдаад. Яа тэгэхээр би чинь нөгөө нэг хүүхэд гэж ингээд хүүхэд рүүгээ хамаг анхаарлаа чиглүүлсэн. Тэгэхээр нөгөө нөхөр маань уулд нь миний хэрэгцээ байгаад байгаа одоо юу гэдэг юм ярих ч юм уу тий өөрийгөө уудлах ч юм уу тэр болгон дээр би чинь нөгөө хүүхдээ л яриад байдаг хүүхдээ л ингээд нөгөө хүүхэд маань тэг чи яагаад ингээд хүүхдээ анхаарахгүй ингээд нөгөө яг өөрөө яг гаргаж байгаа зан үйл бүх юм нөхрөөсөө бас адилхан хүсээд ингээд тиймэрхүү асуудал байсан. Тэгэхээр миний хувьд болохоор яг ийм штэ яг ингээд одоо бол ингээд эргээд бодохоор нэг залуудаач гэх юм уу хит залуудаа ч юм уу те хит одоо
хөшөрчөөд ч юм эсвэл яг болсон цагтаа ч юм уу мэдгүй штэ хүн болгон өөр болохоор тийм. Гол нь нөгөө хүүхэд өсгөхт чинь хажууд чинь нөгөө саппортер гэдэг юм юу гэдэг юм бэ одоо тусал дэмжих хүн хажууд чинь заавал нэг одоо байж иж ганцаардахгүй ээж бол ганцаардахгүй тэгээд аавч гэсэн тэгээ бас стресстгүй гэдэг юм уу. Тиймэрхүү маягаар ингээ хүүхэд чинь маш олон хүний хүрээлэлд өсч ивэл уул нь айгу сайн байгаад байгаа байхгүй. Гэхдээ гол нөгөө нэг одоо юу гэдэг хүүхэд өсгөх гол үүргийг ээж аав хоёр л гүйцэтгэн. Тэрнээс бусад хүмүүс бол зүгээр туслах онцаараа байна. Тэрнээс яг хүмүүс ингээд идэв нөгөө эмээ өвөд нь өчтдөг ч юм уу даатгаад өчтдөг. Эсвэл том их ах нарт нь ингээд харах ёстой, чи дүүгээ харах ёстой гэдэг юм уу тий. Та ачаа харна үстэй гэдэг юм. Энэ ингээд шууд өөрийнхөө хариуцлагыг хүнд ингээд тулгацаад идэг байхгүй юу? Тэр өрөөсөө байж болохгүй. Яг ээж аа өөртөө гардаж өсгөн гэхдээ хаяа нэг тийм гарч орох юу гэдэг. Тэгээ өөрийнхөө нэг сэтгэлийг сэргээх зүйл дээр бол ингээд заавал нэг тусламж авах тийм хүнтэй байх болохгүй юм байна да гэж бодоод. Яг тийм хүнтэй байх юм бол ер нь бол хизээч хамаагүй тий. Ингээд хүүхдээ өсгөөд ингээд харж болно. Зүгээр. Надад бол нөхөр битээр ярьдгийн эрттэй болно зүгээр. Тийм. Эрттэй хүүхдээ гаргаад тий. Тэгээд ер нь одоо гэр бүлийн харилцааг бол сая ингээл ярина эгийн манай ярианаас гарлаа л да ингээд бит хоёр бол хоёлаа ингээл би бол юу ч бодохгүй л явж байсан. Тэгээд мэдээж эгийн манай хувьд бол харилцангуй залуухан байсан байна л да гэр бүлийн харилцаатай болно гэдэг маань. Тэгээд нөхрийн хувьд бол онцгойлж хэлэхэд бол мэдээж Япон хүн байгаа. Тэгээд энэ талаасаа үүдхэд бас бид нэр хоёр өөр орчинд үсч төрсөн одоо хоёр өөр хүмүүжил орчинд тийм ээ өөр эцэг эхээс ингэж төрж өссөн хүүхдүүд нийгмийн хувьд ч гэсэндээ бас баггүй ялгаатай ийм орчноос хоорондоо ингээд танилцсан хоёр хүн байгаад байгаа шүү дээ. Тэгээд эндээс бас нэг зүйл анзаараглаа. Манай эгийн хувьд гэх юм бол нэг тийм айхтар ингээд нэг үерхэд ингээд те танилцаад улан бибинээ таниад ингээд явах юм аа гэж бодож байхад нөхрийн хувьд бол бид нар одоо дүрм журмынхын дагуу зүйлээ хийх ёстой маа гэр бүл болж байгаа бол одоо гэр бүлээ батлуулах ёстой юм аа гэдэг юм уу те ийм аливаа зүйлд хариуцлагатай хандж байгаа нэг тал бас анзаарэгдэж байна л да. Тэгээд энэ талаасаа бас эгийгээс асуухад ер нь японочууд онцгойлоод бас японочууд гэдээ онцгойлж асууя л да. Тэгээ Япон хүмүүс маань ер нь гэр бүл одоо би ингээд нэг 10-аад жил 10 гаруй жил ингээд амьдраад ерөнхийдөө зүгээр нэг эргэн тойрноос л харахад айхтар тэр одоо судалгаа график тооцоог бодоод байхаасаа илүү тэгэхээр эргэн тойрноос харахад ер нь нэг тэгж айхтар гэр бүл төлөвлөлтийг эрт хийж байгаа хүмүүс тун цөөхөн байдаг болов уу гэж боддог. За одоо нэг 100 хэдэн сая хүн байна штэ тэ энэ хүмүүс дотор ер нь дийлэнх масс нь илүү одоо өөрийгөө таньсан, өөрийнхөө юу хийхийг хүсдэгэ мэдсэн, тэ ажил, мэрэгжил, за тэгэл одоо амьдралд бүрдүүлж болох зүйл юу гэдгийг энэ бүх зүйлээ таньсан, мэдсэн, тэ илүүтэй өөрийгөө таньж мэдээд ингэснийхаа дараа одоо тэр гэр бүлийн харилцаа гэдэгт бүр илүү ач холбогдол өгөөд тэ энэ бол одоо их чухал одоо нэг амьдралын алхам юм а гэдэгт анхаарал хандуулад за тэгээд яг албан ёсныхан дагуу ингээд харилцааг үүсгээд ингээд амьдраад байна уу гэж харагддаг. За тэгээд мэдээж хүүхэд гаргах байдал нь ч гэсэндээ тэгж орой одоо гэрэлж байгаа учраас оройтож байгаа харагддаг. За энд мэдээж сөрөг талууд ч анзаардаг. За сайн талууд ч бас анзаарэгддэг байх л та. Тэгээ энэ талтай нь уйж үзэхэд энэ нэг гэр бүл болоход бэлдээд байгаа юм шиг харагдаад байдаг байхгүй юу? Бэлтгэл явагдаад байгаа юм шиг харагдаад байдгийн. Энд дээр бас манай эги олж харсан зүйл юу байдаг бол тийм ээ сонсож дуулсан зүйл энэ талаас. Японочууд ингээд нийтээр аягүй тийм хариуцлагатай юм шиг харагддаг гэх юм уу одоо. Япон ингээд одоо Япон аав нар их мундаг ч юм уу. Тийм надад болохоор яг тэгж харж байгаа хүмүүс бол айгүй өнгөцгөн юм хардаг юм шиг санагддаг. Яа тэгэхээр би ингээд айгүй олон Япон ингээд залуучуудтай одоо ингээд дунд нь орж хайрцтай одоо ажилдаг тийм хайрцаж ирсэн. Тэгээд одоо тийм настай хүмүүстэй бас их ажилдаг болохоор ингээд харахад бол яг одооны залуучууд ер нь бол бидний насны залуучууд гэхээр нэг тэгж гэрлэл одоо юу гэдэг юм гэрлэхгүй бол болохгүй гэдэг ч юм уу. Тэгээд ингээд амьдралаа амар төлөвлөөд идэг залуучууд бол их ховор. Тийм яг урсгалаараа тэгээд ингээд монголчууд ч л урсгалаараа одоо юу гэдэг хүнд ингээд сайн болцоод яг хөө тэр хүнээсээ салж хагацхгүй тулд гэх юм уу юу гэдэг. За ер нь бол зарим нь бол баг нөгөө нэг юу гэдэг эмэгтэй хүний нэг хүүхэд гарах насыг хүртэл бодоод тийм аргагүй ихэнд бас удагч эрэгтэй хүмүүс байна шүү дээ.
Ингээд хамагдیں үлгээд ингээд хамаг залуу насыг авсан юм чи одоо ингээд би хариуцлагаа хүлээх болохгүй гэдэг гээл ингээд суудсан хүмүүс ч байдаг тий. Тэгэхээр яадаг ч гэсэн нөгөө юу л юм да. Хайрлаж дуурлаад ингээд учиргүй хамт бай гэхээсээ илүүтэй одоо амьдралыг угаасаа хоёулаа ингэж давж гарахгүй болохгүй гэсэн нэг тийм ухамсартай залуучууд нь их байдаг байхгүй юу. Тийм. Яг уу хайр бол тэгэл нөгөө ингээд эхэндээ бол гоё л доо ингээд явж байгаа. Хэрнээ яг цаанаас яг ингээд хэрвээ ингээд юу гэдэг нэг нь одоо жоохон юу гэдэг ажилласаа гарах ч юм уу тий одоо юу гэдэг амьдралын нэг зааг дээр жоохон унах байдаг штеп. Унах үе байдаг. Тэрэн дээр энэ хүнтэй би яаж давж гарах чадах уу гэдгийг л айгүй хараад байдаг байхгүй юу. Тэрнээс яг төлөвлөл ингээл явна гэсэн юм байхгүй. Манай хүний хувьд бол жоохон өөр юу гэдэг юм. Айгүй тийм хариуцлагатай гэх юм. Айгүй тийм имийг ингэж одоо 10 жилийн дараа ямар байх бол гэдгээр ингээд төсөөлж юм хардаг хүн болохоор юм. Тийм. Тэгээд Викторийн хувьд бас их нэг юу байдгийг. Яа тэгэхээр би дөнгөж 19 настай байсан. Тэгээ 19 настай байж хагц чинь нөгөө Японд чинь 20 хүрээгүй хүн чинь нөгөө одоо юу гэдэг тасн төрсөн хүн тооцогддог байхгүй юу. Тэгэхээр бас нөгөө үлгэж явахад аюу хэцүү. Одоо эцэгхийн хараа одоо манай багшийн хараа бол их байсан. Манай сургуулийн эрхлэгч бол их юу гэдэг одоо залуу минь ээ чи гэж аюу их хэлжсэн болохоор ч юм уу. Тэгээ тэр прешэр аягүй их байсан байх гэж бодсон. Тэгээд ер нь бол яг юмыг бол таймтай авах болохгүй юм байна гэж нэг юм болгоод нь орж ирсэн байх гэж бодсон. Тэгэхээр харин бас энэ яриан дунд дахиад гарч ирж байгаа л да нөгөө хариуцлага гэдэг зүйл. Одоо хайр бол мэдээж байлгүй яах вэ? Гэхдээ хамтын амьдрал гэдэг бол тэр чигээр ингээд хоёр хүн хоорондоо өөр өөрсдөө авж байгаа их том үүрэг хариуцлага болж эхэлдэг. Энэ нь цаашлахаараа одоо өөрсдийнхөө үр удмыг үлдээдэг тий. Нөгөө үр удам маань бас цаашдаа яаж явах вэ гэдэгт тухайн эцэг эхийн өөрсдийнх нь тэр үүрсэн хариуцлага хүлээсэн үүрэг бол одоо том нөлөө үзүүлдэг гэдгийн тод жишээ байна л да. Тэгээд мэдээж манай Монголын хүн амтай харьцуулбал харьцангуй олуулаа учраас энэ сайнтай муутай олон талын зүйлсүүд байдаг. Ууштай талууд нь арай дийлэн хувийн эзэлчээд байдаг гэдгээс л одоо биднэрт нөгөө харагдах байдал нь тэгж харагдаад байдаг бах тийм мэдээж хэрэг дутагдaltaй зүйлсүүд зөндөө байдаг гэдэг шиг. Тэгээд энэ талаас нь бид нар өөрийнхөө улс оронтой харьцуулна гэхээс илүү нөгөө адилхан хүн учраас бүгд л яг хүн гэдэг амьтан бол үр удмаа үлдээх бид нар бол хоорондоо бие биентэйгээ хослон хансаж амьдрах одоо ийм л жамаар ирсэн одоо хүн гэдэг амьтан юм да. Тэгээд бидний энэ амьдралын хэм маяг одоо энэ цаг үетэйгээ ингээл харьцуулаад үзэхээр эгийн манж сонсож байгаа байх. Ер нь манай Монголд ч гэлтгүй ерөөсөө дэлхийн аль ч улс оронд энэ хосууд гэр бүл болсон хэрнээ эргээд салах, үр хүүхдээ орхих, тэр салж байгаа хосууд дээлийнх нь одоо ер нь хүүхдтэй болцсон байдаг, болчихсон байдаг, болцсон хойноо одоо салалт үүсдэг. Тэгээд энэ салтын шалтгаанууд мэдээж мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн байгууллагууд тодорхой анхаарал хандуулж, тэрийг бүртгэж, шалгаж, судалж, шинжилдэг байх л да. Тэгээ бид нар зүгээр л амьдралынхаа явцад явж явах зураа эргэн тойрныхоо найз нөхөд, ойр тойрныхоо хамаатан садан гэл хүмүүсийн амьдралаас тийм ээ хамт ажилладаг хүмүүсээсээ гэл нэг хүмүүсийн амьдралаас л ингээл ерөнхий хараал за ерөнхийдөө нэг иймэрхүү л байдал одоо салтын шалтгаан болоод байдгийн болоо да гэл хувьдаа л хэрэндээ л одоо дүгнэлт хийгээд за нэг ингэж нэг анхаарах юмсан нэг ингэчдгийм байх шүү гэл өөрөө өөрсдөө нэг ийм дүгнэлт аваад л явдаг шүү дээ тий. Тэгээд ээж болцсон, аав болцсон хүмүүс чинь эргээл нөгөө үр хүүхдтээс одоо хүүхд маань нэг ингэж яваад салчвал яах бол тий эдгээр маань нэг ингээ амьдрал бүдрэгэл юу болох бол ч гэдэг юм. Ингээл ээж нар ингээ ургуулж л ингэж бодоод тий санаа тавиал сэтгэл зовноод би хүүхдээ гэртээ сайхан хүмүүжүүлээ ч гэсэн ямар орчин миний хүүхдийг хүлээж авах ч гэдэг юм уу. Ингээл биднэрт бол санаа зовох юм унтахгүй байдаг. Энэ талаас нь бас бодоод үзэхэд залуу хүн тийм ээ тэгээ ирээдүйн олон залуучуудад маань бас бодууштай бас идэв анхаарах айгүй чухал зүйл байна л да энэ гэр бүлийн харилцаа гэдэг бол одоо бол маш олон янзын ингээд нэг харилцаанууд байна шүү дээ бид нар урд нь бол ингээд юу гэдгийг Монгол хүн гадаад хүнтэй сууна гэдэг нэг тийм сонин үзэгдэл байсан ч одоо хэвийн үзэгдэл болсон энэ бол хүний харилцаа болсон шүү дээ гэр бүлийн харилцаа одоо хүн учраас энэ хүний амьдралын жам одоо асуудал болсон тэгээ үүнтэйгээ уялдуулаад үзэхэд тийм ээ энэ салалтын шалтгаан
өөрийн зүгээс бодож байгаа бодлоор тий салтын шалтгаанд юу байна, магадгүй юу анхаарвал ямар одоо боловсрал бидэнд дутаад байна тий энэ гэр бүлийн би ингэж боддгийн. Салалтын шалтгаан гэхээр нөгөө нэг юу гэдэг юм. Одоо юу юм бэ? Монголд дээр тий 4 гэр бүл батлуулаад одоо 4 гэр бүл батлуулсны 1 гэр бүл заавал салдаг гэж байгаа байхгүй юу? тооцоо салгалтаа ингээ баталгаагаа салгадаг гэж байгаа. Тэгэхээр энэ бол зүгээр нөгөө нэг батлуулах хүмүүс айгүй олон байдаг шүү дээ Монголд ч юм батлуулаад ингээд бас нэг хүүрэгтэй олцоод ингээд нэр дөр юу лээ нэрээр ноглох энэ төр гэдэг ингээд батлуулцдаг тийм үү. Тэгээд нөгөө ингээд баталгаагаа яг салгаж байгаа манайх ч айгүй хэцүү шүү дээ. Шүүхээр салдаг болохоор. Тийм. Тэгэхээр тэр болгоны араас ингээд явдаггүй бас ингээд зүгээр ингээд одоо баталгаа салгаагүй зүгээр ингээд хаяад ингээд салцдаг хүмүүс байдаг. Айгүй олон байдаг байхгүй юу. Яг нэг нь л одоо өөр хүн гарч ирж ингээ хоёр дахь амьдралаа эхлүүлж ил нөгөөтгөө салгуулаагүй юм байна гэж дахиж очиж зурладаг болохоос ш. Ингээд юу гэдэм бэ одоо ойлгохгүй ойлгож байна уу? Ингээд зүгээр ингээд хамт амьдрахгүй ингээд юу яагаа салалт гэд ингээд ойлгож байна. Ингээд тэгэд миний бодлоор яг тэр тоо баримтал арай жоохон худлаа амжиг санагдаад одоо юу гэдэм 4 тийм 3 гэр бүлийн нэг нь байна уу да баг тэгж бодоод байгаа байхгүй. Тэгээ Японд бас тийм 3 гэр бүлийн нэг нь бол заавал салж байгаа. Заавалж гэх юм байна. Тэр нь ойрын хэдэн жилийн тоо баримтаар тэгж гарч байгаа. Тэгэхээр Японд ч гэсэн маш олон салалт байгаа байхгүй. Тэгээ энэ одоо яагаад ингэ салалт үүсээд урд нь бол яагаад ингэ Япончууд одоо ч ингээд юу гэдэг болсон тийм хайр сэтгэлээрээ суугаад ингээд явдаг болсон. Тэгээ урд нь болохоор одоо миний ингээ ажилдаг 70, 80, 90 насны хүмүүс чинь дандаа нөгөө нэг чи шаардлагууд эцэг хэмжээний холбоод ингээд өгчдөг одоо найзуудаараа уулзж байгаа ч юм уу энэ ийм хүн байна гэдэг нөгөө нэг хин нэгний тийм зохицуултаар гэх юм ингээ суугаад тийм хүмүүсээс салахгүй байгаад байгаа байхгүй юу. Тийм. Тэгээ тийм тоо баримт хүртэл байгаад одоо энэ хүн чамд таарна гэж бодож ийн гэдэг ингээ суулгацсан хүмүүсээс салахгүй. Тэгээ ингээ бодохоор надад бол ингээд юу гэдэг юм бэ? Хүмүүс ингээд нөө сэтгэлийн хөөрлөөр ч юм ингээ жоохон юм тийм одоо уул суурьтай хандахгүй одоо нөгөө хүнээ сайн таниагүй ингээ суучдаг гэх юм уу? Таниагүй. Өнөөдөр надад яаж хандж гин те одоо юу гэдэг тэр байдлаар нь ингээд нэг суучдаг гэх юм. Одоо жишээлбэл 3 жил үргэлжсэн хүмүүс ингээд одоо хүртэл суугаагүй юм гээ ярьдаг те. Өнөөдөр 3 жил болоход сард нэг удаа ч юм уу 2-7 хоногт нэг удаа уулзч хүмүүс чинь айхтар би нэгээ мэдгүй ойлгохгүй л гэж боддог байхгүй юу. Тэгэхээр бас тэр үргэлжлийн хугацаа энэ төр нэг тийм гол шалтгаан биш. Нөгөө харилцан бие биенээ таньж байгаа тэр процессууд нь айгүй чухал гэж бодоод байна. Тэгэхээр айгүй тийм би айгүй өргөн сэтгэлтэй ингээ ярих гэдэг юм л та тийм юу гэдэм бэ? Салах шалтгаан гэхээр нэгдүгээр одоо нөгөө хүний таниагүй тийм ингээ суусныхаа дараа ингээ суугаад янз бүрийн хүүхдээ болсныхоо дараа ч юм уу тийм яг нөгөө хүн яг өөрөөрөө гарч ирэхээр тэрийг хүлээн зөвшөөрч чаддаггүй тийм. Тэгэхээр бас нэг талдаа тэр хүний таниагүй нэг талдаа бас өөрөө бас тэрийг хүнийг хүлээж авах хэмжээний хайртай биш байсан гэдэг ч юм уу. Тийм. Энэ нөгөө цай би нэг хүнээс сонсон л доо хүнтэй яах гэж сууд юм гэсэн чинь нөгөө хүн аз жаргалтай болох гэж суудаг гэдэг. Өөрөө аз жаргалтай болохын тулд суудаггүй гэдэг. Энэ чинь л нөгөө гэрлэл гэж байгаа. Тэгээ нөгөө сүү бишээ хормын яс дээр нөгөө нэг тангараг байдаг шүү дээ одоо. Унж болох яалч цагт ингээд хамт байна гэд. Тэгэж үртэл тангарахчаад ингээд юу гэдэг нэгэн жилийн дараа ч юм уу те 2 жилийн дараа 3 жилийн дараа ингээд салцдаг хүмүүс байдаг. Тэгээ тэр нь болохоор яг юу гэх юм би энэ хүнтэй сууснараа би жаргалтай болно гэдэг ингээд боддог. Тэгэж суувал ер нь их удаан үргэлжилдэггүй юм байна л да. Тэгээ нөгөө хүнээ аз жаргалтай болгоно гэд аль тал нь тэгэж бодолтоос тийм бодолтоос уух юм бол одоо нөгөө хүн нэг жоохон унах ч юм уу жоохон архинд орох ч юм уу жоохон тамхинд орох ч юм уу тий жоохон нэг тийм юу гэдэг гадуур ингээд жоохон сэтгнэх ч юм уу юу гэдгийг гадуур явуулах ч юм уу тийм жоохон юм дээр батаа гарна тий өдөрхгүй гэх юм уу бат бэх байж чаддаг.
гэж бол би нэг жоохон настаа өгнөөс сонссон шүү. Яг тийм юм байна штэ гэх. Тэгэхээр яг дээр үеийн хүмүүс чинь нөгөө юу гэдгийг тий одоо ээж аав нэгээ танилцуулаад ч юм уу ингээд найзууд нэгээ танилцуулаад ч юм өөрөө очиж ингэж судалж байгаа цуцсан хүмүүс чинь болохоор 10 метр нөгөө нэг ардталтай юу штэ би нэг амархан салахгүй юм шүү гэдэг нэг тийм юу гэмдэ өөртөө нэг тийм хариуцлага тангарахтай тийм болцоод Японоор какуго гэдэг одоо юу гэх юм бол та тиймэрхүү байдалтай. Тэгэхээр амьдралд бол ингээл айгүй их тийм нухчаанууд байгаа штэ нэг сайхан үеж байна, муухай үеж байна гэх юм. Тэр болгонд нөгөө нэг за энэ бол ингээд энэ хүнтэй 50 60 жил ингээд цуг байхад айдгал зүйл гэдэг тийм. Ингээд одоо тэ энийг яаж давж гарах уу гэдэг дээр л ажилчвал уул нь нэг гэр бүл нэг салгаад ингээд баймаргүй санагдаад байгаа байхгүй. Яг юм шүү дээ. Гэтэ яг миний хувьд ингээд салах нэг энэ бол нэг салахгүй бол болохгүй гэсэн нэг юу байдیں۔ Тэгэхээр одоо янз бүрийн нөгөө сэтгэл зүйн гэмтэлтэй байж байгаа нөгөө хүнээ бас нэг гэмтээгээд ижиг тийм одоо жишээлбэл юу гэдэг зоддог тийм хүчирхийлдэг тийм хүчирхийлдэг тэг бас сэтгэл санаагаа хүчирхийлдэг тийм нөгөө чи байнга нөгөө юу гэдэг болохгүй байна чи тэгдэггүй байна гэх хүн болгонтой ингэж харьцуулаад тий тэр ийм мундаг явж байгаа чи ингэсэнгүү гэд ингээд хажуунаас нөгөө өргөх биш химлээд идэг хүнтэй бол ерөөсөө салсан дээр гэж боддог байхгүй тэгээд 3 дугаарт юу нөгөө олсон мөнгөө энэ бол миний л мөнгө гэж боддог тий би нэг яаж зарцуулах нь чамд хамаагүй гэдэг тийм хүнтэй бол цуг амьдрч бол болохгүй гэж зөв штэ тийм тэгээд одоо өөр чинь одоо юу гэдэм бэ хит их нөгөө нэг мөрөдө тоглоом ч юм уу те нөгөө юу казино ч юм уу те ботодо тоглоомд ингээд дундтдаг хүн хит нөгөө тоглоом нь бас дундтдаг хүн те зохицуул чадах чадваргүй гэсэн үг байхгүй тийм хүнтэй бол бас ер нь бол эртхэн салаад эртхэн өөрийнхөө амьдралыг шинээр эхлүүлсэн дээр гэж боддог байхгүй тиймэрхүү хэдэн зүйлүүд байдаг тэгээд яг зүгээр ингээд энэ үнтэй таарахгүй байна. Одоо нэг 10 өрөөр ингээд явуулдаад ингээд салчлаа гэдэг зүйлийг бол би нэг айхтар нэг тийм хүчтэй нөлөө гэж байдаггүй. Яа тэгэхээр юу гэх юм яг салах яг үндсэн шалтгаан нь тэр биш. Үндсэн шалтгаан юу гэх юм тэгэхээр ганцаардаад энэ тэр хүн чинь дотроо ганцаардаад энэ өөрийг ойлгоогүй ч юм уу те нэг дэмжлэг хэрэгтэй байгаа ч юм уу нэг тийм тэгэхээр уудалж чадахгүй тойрын донд нэг завсар үүсээд байгаа сте тийм. Тэр завсарт чинь л янз бүрийн мороод байгаа болохоос биш тэр завсар зайг яаж нөхөх үү гэдэгтээ анхаарчвал болно. Талалт бол байхгүй юм шиг санагдаад байдаг байхгүй надад. Ойлгоод ингэж тийм. Тэгж бодогддаг шүү дээ. Тэгээд гол нь би биендээ өөрийгөө сайн ойлгуулах бас яаж зөв харьцгаа мэддэг байхгүй болохгүй тийм. Нөгөө хүний бас сайн мэддэг байхгүй болохгүй бас ихтэй үнийг нөгөө талд нэмэгтэй үнийг ч юм уу тийм. Иймэрхүү юм юу тийм. Баяртай гомддог юу гэдгийг тийм. Одоо иймэрхүү юм дурггүй гэдэг юм уу ингээд одоо нөгөө эхнэрийн гарын авлага гэдэг шиг нөхрийн бас тийм гарын авлагыг сайн ингэж хоорондоо мэдтгүү байхгүй болохгүй. Тэгэхгүй л бол нөгөө нэг өөрийнхөө одоо амьдралын хийг маяг өөрийнхөө бодол санаа тэр хүнээ ингээд тулгаад тэр хүнээ тэрэнд нь оруулах гад дасгах гад ингээд бүтээ бараал ингэж яваад байдаг юм. Амар хайрын цаг хугацаа. Тэгэл нөгөө юу гэх юм бэ? Чи ингэчүүл уулна болох гээд энэ биел зүтгээд ийн гэдэг ч юм уу те ингээд яавал чи ингээд өөр болох юм гэдэг ч юм уу өөрчлөгдөхгүй байгаа гэдэг ч юм уу. Зарим нэг хүмүүс тэгдэг штэ ингээд өөрчлөөд ингээд чадчих юм шиг юм ингээд бодоод ингээд тий. Тэгэл нөгөө хүнтэйгээ зуралдаал хамаг анхаарлаа нөгөө нэг хүндээ ингээд өгчөөл ингээд яваад идэг. Чадлаа бараад яваад идэг. Нөгөө хүнийхээ чадлыг бараад өөрийнхөө чадлыг бараад тэгж болохгүй юм байна ингээд салцдаг ч юм. Тэгэхгүй яг зөв өнцгөөс нь өөртөөгөө ажиллаж чадах юм бол уулын салт байхгүй юм шиг санагдав. Айгуу тийм зөв одоо бас дүүнер маань залуучууд маань ер нь сонсвол айгүй өгөөжтэй хэрэгтэй зүйлсүүд бас яригдж байна л да. Бид нар
бие бинийгээ ойлгох нь чухал те. Энэ хүн бол ямар хүн бэ? Би ямар хүн бэ? Тийм дөрөв хэллээ шүү дээ. Одоо юунд дуртай, юунд дургүй юм те. Ямар үед би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, ямар үед би бас төвчих ёстой юм те. Хүн бүрт нэг хил хязгаар хэмжээ гэх те, нэг альва юмд ч нэг тогтоосон юм байх ёстой шүү дээ. Одоо жишээлбэл ээгийн маань хувьд за нэг ийм зүйл байвал одоо салах ёстой юм а гэдэг хил хязгаар байна шүү дээ те. Энэ бол хүний хэмжээ одоо хязгаар миний хувьд одоо өөрт байдаг тийм ээ, өөртөө үнэнч өөртөө тавьсан тэр зорилго хил хязгаар хэмжүүрээс бол хэтэрсэн зүйл байна. Энэ зүйлийг бол би хүлээн зөвшөөрөх боломжгүй маа гэх. Тэгээ энэ зүйлсийг мэднэ гэдэг чинь хүн өөрийгөө таних нь чухал болчихж байгаа юм тий. Би яадаг хүн юм, би юунд дуртай юм, би ямар үед тайван байдгийг, би ямар хүн иргэд одоо тэ өөрийнхөө үзэл бодолд үнэн чи ингээд тайван өөртөө ихтэй ингэж байж чаддгийг ингээд бодоод үзэхээр хүн өөрийгөө л их зөв таньж өөрөө өөрийнхөө дутагдaltaыг олж харж чаддаг тий, алдснаа хүлээн зөвшөөрч чаддаг, аливаа зүйлд зарим үед одоо өөртөө шаардлагатай тохиолдолд одоо буулт хийх чадвартай байх. Тэгээд шаардлагатай тохиолдолд тухайн хүнийг тэр өөрчлөх гээд байна гэдэг чинь одоо яг өөртөө л нийцүүлэх гээд байгаа шүү дээ. Хүнд өөрийгөө нийцүүлэх талаар юм бодохоор манайхан ч бас нэг эсрэг би тэгж хүнтэй таарна, хүнд өөрийгөө тааруулж амьдрна гэж байхгүй шүү гэж ярьдаг хүмүүс ээ. Айгүй тийм. Оо хилчдэг хүмүүс байдаг тий. Би бол өөрийнхоороо л зөв хүн. Надад тааш тохирч амьдрахгүй болвол тэр тэгж амьдрна гэж байхгүй шүү гэж ярьдаг. Ер нь тийм өөртөө ихтэй. Одоо нэг талаас их өөртөө ихтэй шудраг шулуун бүсгүүчүүд, залуучууд байдаг л да. Гэхдээ нөгөө хансаж амьдрах, хосолж амьдрах, хорвоог хоёулаа туулах гэж одоо их сайхан үгнүүд байдаг шүү дээ. Энэ үгний утга учир энэ одоо зүйлд агуулгаараа ингэж нэгдэж ороход чинь бидний зүгээс бас нэг зарим зүйлийг хойшин нийт зүйл юм дээр нийт зүйлтэй ингэж одоо зарим үед нь өөрөө тэр хүний түлхүүр нь таарах, заримдаа өөрийнхөө тааруулах гэл ингээл нэг хоорондоо ингээл нэг уялдах ёстой болчиход байгаа юм л да тий. Энд тэгжиж нөгөө нэг хүн шиг тий ингэж болдог. Тэгжээж магадгүй бид нар айгүй тайван амгалан амьдрах гэдэг байгаа байхгүй тийм хүмүүс нэг ийм амгалан амьдрал, аз жаргалтай амьдрал гэж яриад түрүүн бас ээгийн маань яриан дээр хэлсэн хит ийм мөнгөний нөгөө хийсвэр тухайн цаг үедээ байгаа нэг ийм баяр баясгал дээр шийдвэр гаргаад тий тэр нь ингээ эргээд би юу хийчвэ гэдэг бодолтой орчдөг ийм байдал гардаг гэд. Энэ дээр л бид нар айгүй тийм одоо хүмүүст тий дүүнартаа үе одоо залуучуудтай найз нөхдөдөө ч гэсэн хэлмээр тий түр өөрийгөө чагнаач, өөрийгөө сонсооч ямар шийдвэр гаргах гад байна, юунд анхаарлаа хандуулад байна, юуг илүү хараад байна тий. Хүний бид нар ч ингээл дандаа л нөгөө өөр дээрээ л анхаарлаа тавьсан хүн чинь нөгөө хүний л болохгүй юмнууд харагдаад байгаа шүү дээ. Тэр хүний чинь намайг ингээд байна, намайг тэгээд байна. Өөртөө би ингээд ах чинь намайг ингээд байна л гэдэг. Дандаа нөгөө ингэж ярьдаг хэлбэр нь болчихдог шүү дээ. Ингээд байх тусмал нөгөө хоёр хүн чинь улам л ингээд хойшлол одоо магадгүй тэр янз бүрийн асуудал үүсэх боломж нь болчдөг ба. Тэгэхээр тэр хүртэл эхлээд тэр яагаад вэ те би юунд нь болохгүй болоод байна, миний юу болохгүй болчиход байна, би яачаад байна гэж л хандаж эхлүүл би одоо эгийг яг нэг тэгж хандаж эхэлсэн хүн учраас одоо энэ ярьж байгаа ярианууд нь ч тэр хүнд хэлж байгаа зөвлөмжүүд нь ч тэр те ингээд айгу өгөөчтэй санагдчихэ л да. Тэгээ бит хоёрын хувьд гэх юм бол одоо хүмүүс зөвлөгөөх мэрэгжлийн сэтгэл зүйч нар биш юм, мэрэгжлийн хэлбэрч нар биш юм тийм ээ. Гэхдээ бидний зүгээс хэлмээр зүйл юу байдгүй бид нар бүгдээрээ нөгөө өссөн хүсээгүй хүн учраас ингээд гэр бүлийн харилцаанд орж байгаа маа. Тэгээ ингээд бидний явж байгаа, туулж байгаа он цаг хугацаа бол бидний суралцаж яваа он цаг хугацаа тий бид нар хүнтэй хансаад амьдрах гэж юм, дундаасаа үр удмаа гаргаж юм. Энэ бүгдийг ингээд бид нар зохицуулж яваа юм ээж нар учраас биднээс бас үдсэн туулсан зүйлээ бас ярьж ямар юм шиг санагддгийг. Тийм бусдад бас хуваалцж ямар юм шиг санагддаг. Эгийгээс маань сая бол яг л одоо хэрэгтэй ингээд шүүрээд аваасаа гэмээр маш олон сайхан зүйлсэнд анхаарах хэрэгтэй болчиход байна гэдэг тий. Нэг ийм асуулт гараад ирчихэж байгаа тий. Жишээлбэл бид нар тэгвэл хүнийг яаж таних юм бэ гэл ингээд хүн болгонд асуудаг штэ юу н асуулттай. Гэтэ хүн өөрийгөө ч танихгүй л яваад байдаг тий юу н таних. Энэ тал дээр бас эгийн маань бас хуваалцмаар зүйлээ хуваалцаач. Одоо яг ингээд үерхэд би одоо яг өөрөө тийм айхтар таньдаг хүн амтны ингэж харах юм байна гэсэн нэг тийм айхтар ойлголт байгаагүй. Гэхдээ өөр яг хүнтэй суугаад ингээд мэдрээд ингээд яваад явж ирж байхдаа би нэг хоёр эмэгтэйдүүтэй
Тэгээд одоо эмэгтэй дүү нартай ингээд юу гэдэг дүү нартай одоо юу гэдэг зээ дүү нартай гэдэг юм уу те ингээд үеэл дүү нартай ч юм ингээд хэлдэг байхгүй юу. Эрэгтэй цаад нэг хүнтэй үерхэл эхлэнгүүт л нэг цаад хүн чинь ямар хүн бэ гэл ингээд асуухаар одоо айгуу гоё ингээд тэг дугаалдаг явдаг тэгээд ингээд айгуу гоё надад айгуу сайхан ханддаг гэдэг нэг дандаа тийм явах нэг юм үдцэн ихчийн хажууд бол айгуу тийм жоохон тиймэрхүү хүүхэд чиг гэний юм яриад байдаг байхгүй. Тэгээд миний хувьд болохоор тэгдээ ингээ хамгийн түрүүнд нөгөө яг насанд хүрсэн хүн байх юм бол одоо хамгийн түрүүнд наад залууч ажилтай юм уу тийм ажилтаа хэр хийдгийг хэдэн жил ажилтгийн ажилтгийн тийм ажилтан хийдгийг тэгээд за ажилгүй Монголд бол яг үндсэн ажилтан гэхээр аягүй хэцүү шттэ ингээд дандаа ингээд солио явчихдаг тийм Япончууд ч юм болохоор нөө ингээд үндсэн ажилтан дээр шаа интервью авчдаг болохоор чинь бас нөгөө баримжаа байгаа даа тийм Монголд болохоор бас тийм баримжаа аягүй хэцүү. Тэгэхээр юу юм уу мэрэгжил боловсрал гэхээс илүүтэй нөгөө амьдралын арга ухаан одоо юугаар хоолоо олж идэхтэй юугаар нөгөө амьдралаа авч явах тэр юмаа яг ингээд батгсан үгүй юм уу гэдгийг харж ийн үү гэдэг байхгүй юу. Тийм одоо ингээд яг хөө тойрын ингээд чамайг ингээд гой зугаалуулж байгаа ч юм уу те чамд ингээд сэтгэл гаргаж байгаа нь одоо хэний мөнгөөр юу хийгээд юм гэдэг нь айгүй сонирн байгаа гэдэг надад. Айгүй тийм тэгээд эцэгхийн ачаар болоод ийн үү те иймэрхүү юугаар одоо зүгээр ингээд ажилгүй явж иж суул явж иж ийм хүн бол байхгүй гэдэг ч юм уу. Тэгээ би бол тэрэн дээр яг өвлийн зөвшөөрдөг. Тэгээд болохгүй гэдэг ч юм уу. Яг тэр халаас чийлдэг яа. Тэгэхээр өөрийн гэсэн амьдралын баталгаагүй ээж яагаад ихнэр авах гээд тий ихнэр авах гээд ингээд найз охиндоо болох гээд ингээд идэг гэсэн ойлгох байхгүй. Зөв. Тийм яг тэрэн дээр тэгээд адилхан тэгээд Монгол болохоор харьцангуй нөө эмэгтэй нь ажилдаа байж болно гэд ингээд бодол байгаад байдаг. Яг эмэгтэй хүн чинь нөгөө үр хөвгт гаргана тий бас нэг ингээл үргэлжлээл ингээл ажиллаад явах тийм юу байдаг байхгүй яг физиологийнхоо югаар тий ингээд хүүхд үр хөвгт гаргана жирэмсэн байна биеийн модон ч гэдэг янз бүрийн асуудлаар тэрэн дээр заавал ард нь баттай аав нь зогсож явах болохгүй болохоор тэр хүний амьдрах ухаан тий одоо мөнгө бүтээх чадвар гэх юм тэр юм нь аягүй сайн харах хэрэгтэй. Хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Тийм яг уу сурж иж олонтой ажиллаж болно. Гэтэ юмд хандж байгаа хандлага тийм махруу байдал одоо юу гэдэг юмнаас их амархан төртдөг. Одоо айгүйх мундаг боловсралтай ажиж нэг компанид удаан ажиллаж чадахгүй хүнтэй харьцаж чадахгүй хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр бас хоёрдугаар бас хүнтэй харьцаж байгаа харьцаа найз нөхөдтэй хэрхэн хандж байгаа. Ээж аавдаа хэрхэн хандж байгаа. Тэгээд бас дүү нартаа хэрхэн хандж байгаа. Тэгээд танихгүй хүнтэй хэрхэн хандж байна. Яг үнэ тий. Одоо тий энэ тийм танихгүй хүнтэй хэрхэн хандж байна. Мэдлж гин нөө тэгээд үг гэл ер нь бол эмх юмнаас нь айгүй харагддаг болохоор чинь. Тэр талаас нь маш юу тий. Хүнийг ер нь дүгнэх хэрэгтэй. Тэгжиж ер нь тодорхой хэмжээний одоо охтууд бол тодорхой хэмжээний өөрийн гэсэн цензуртай авах болохгүй. Яг үнэ. Цензуртэй байж за энээс доошоо хүн болдоо би ингэ хүлээж авахгүй гэдэг юм тийм. Тийм цензуртэй байх юм бол өөрийн гэсэн тэр цензуртэй байж тэрийг чинь давж гарах хүн чинь гараад ирэх байхгүй юу. Тэгэхээр одоо юу гэх юм гэр бүл болох хэмжээний хүн байна гэдэг ч юм уу тийм. Ингэж харж шийдэх болохгүй. Цензурыг тавина гэдэг чинь өөрөө бас тэр цензурт хүйц одоо тий өөрийгөө авч явах өөртөө итгэлтэй тийм өөрөө бас хүнийг тэр дайныг хүндэлж одоо хүнийг хүлээж авах юм чадвартай болцсон байна гэх тий. Одоо эгийг маань ингэж хэлж байхад маш өгөөчтэй юм ярианууд өгж байгаа. Магадгүй одоо би бас л би ч ер нь жоохон бүсгүүчүүдэд буруудах гал гэдгийг зарим тал дээр. Тэгээ манай бүсгүүчүүд чинь бас нэг цензур гэдгийг арай өөрөөр ойлгох тохиолдол бас түгээмэл байна уу гэж харагддаг. Тийм нөгөө одоо сая эгийг маань бүр айгүй тодорхой хэлж шүү дээ. Тэр хүн яг амьдралын ухаан байна уу гэдэг ингэж хандаж хэлж байгаа шүү дүүнэр минь тийм амьдралын ухаан гэдэг зүйлийг одоо нөгөө аав ээжийн хөрөнгийг ярьсангүй, өвлөж авах байшин хэлсэнгүй, унаж аваа машиныг ярьсангүй, өмсөж аваа үнэтэй брендийн хувцсыг хэлсэнгүй. Яг
тэр юмд хандж байгаа хандлага гэж хэлээд байгаа нь бол тэр бүхнийг мөнгөөр шийдээд байна уу? Бүхнийг одоо тийм мэдлэр шийдээд байна уу гэдгийг илүү нухацтай хэлээд байгаа юм шүү. Тийм ээ. Юмд хандж байгаа хандлага гэдэг бол тий альва юмыг юм одоо яаж би болгож зохицуулж чадах вэ? Ийм хүнд хүчээр зүйл тохиолдоход би энийг яаж давах вэ? Амьдралыг даван туулах, тэмцэх чадвар ямар вэ гэдэг талаас нь одоо яриад байгаа шүү. Тэгээ энийг энэ талаас нь илүү ойлгуулж хэлэхгүй бол одоо бид нарт манай одоо эмэгтэйчүүдэд гэж дахиад онцгойлчихно. Нэг сензор гэхээр нэг арай өөр ойлголт явчихдаг хүмүүс. Өөр ойлголт. Тий ингээд нэг өөр ойлголт. Өөрийгөө айгуу дээгүүр би хүндлүүлэх ёстой, би хайрлуулах ёстой, би хамгаалуулах учиртай гэл те би бол эмэгтэй хүн учраас эмэгтэй хүн одоо гендрийн асуудал байх нь зөв. Гэхдээ тэр бас хэмжээ хязгаартай байх ёстой. Энэ тал дээр бас нэг жоохон бодов штэ. Тэгэхээр амьдралыг авч явах ухаантай хүн байна гэдэг чинь таныг тэртээ тэргүү тийм ээ зүдрээд ирэхт нь, унаад ирэхт нь, ядраад явахт нь, бие чинь өртөхөд чинь босгоод түшээд явах хүнийг л хэлээд байгаа юм шүү тийм ээ. Тэрийг л тэр утгаар нь илүү бас хүмүүс маань ойлгож хүлээж аваасай. Энэ талаас нь илүү их хоёр нуцтай яриад байгаа юм шүү. Тэгээд сая эгийн маань бас дурдсан энэ залуучуудын хандлага гэд те энэ аюул чухал болчиход байна штэ. Жишээлбэл маш жоохон юмнаас харагддаг гэдэг юм хэлсэн. Би нөгөө Монгол Улсын гавьяа жүжигчин Чамин Чулууганыг яриаг сонссон. Тэр хүнийг аюул энгийн л юм хэлж байгаа юм л да. Гэтэ хүний чанарыг таних амархан дөө те хүний чанарыг таних амархан дөө 150 төгрөгийн хуушуурыг 200 төгрөг өгөхөд 50 төгрөгийн хариулт нь ирэхгүй бол тэгээд л тэр хүн ямар вэ гэдгийг мэдчихэндээ гэд зүгээр нэг энгийн юмн дээр ярьж байгаа боловч те тэр нэг хүн тэр хүнд яаж хандж гин гэдгийг л ингээд таньжиж байгаа маа гэн. Тэгэхээр бид нар ингээд одоо залуу бүсгүүчүүд маань, охтууд маань тийм ээ үерхэж яваа, нөхөрлөж яваа, нөхрөө зөвхөн одоо хань ижил ихтгүү найз нөхдөйгөө одоо хажуудаа байгаа хамт олныгоо таньж хүнийг ер нь таньж мэдхэд бас тийм нэг тийм талын бас жоохон ч гэсэн өөртөө нэг юм харах өнцгтэй баймаар юм шиг байгаа тийм. Юу нэг андшгүй штэ хүн чинь тэгэл аав ээжтэйгээ уцаар ярьж байгаагаас эхлээл ах дүү нартайгаа харьцаж байгаагаас эхлээл тийм. Наашаа харж нэг инээгээл цаашаа харж нэг ярваагаал байна уу тийм. Энэ бүх зүйлээс нь л ер нь бид нар чинь тэгэл за ер нь нэг ийм хүн байж шүү. Тэгээ нэг дүр эсгэж яваад байна уу? Яг үнэ. Хүн юм байна уу тийм. Ер нь одоо би нэг нөхрийнхөө нэг тийм чанарыг аягүй хүндэлдэг байхгүй юу? Хинтээ хаанч юу ч одоо юу гэдэг яг өөрийнхөө байж одоо юу гэдэг нэг тийм хүнд ерөөсө дүр эсгэж чаддаг. Адил нь аягүй одоо надад их таалагдсан гэх юм уу одоо тэр нь одоо ч үрт ингээд твэрээ байж чаддаг. Ямар ч хүнтэй яг дүр эсэхгүйгээр баггүйгээр харьцаад байдаг байхгүй. Тэр нь яг тухайн цаад хүнд аягүй муухай сэтгэл үлдээдэгч байж магадгүй. Яг л би яг байгаагаараа ингээд байдаг ч юм уу тийм. Тэр нь ямар хүмж байсан тий? Тийм. Тэр нь болохоор өөрийг нь танихад их төхөм байсан гэж магадгүй. Зөв юм байна шүү. Тийм ингээд одоо Япон хүмүүс болох нөгөө танихгүй хүмүүстэй ч хүртэл ингээд мэдлээд өнгөрдөг нэг тийм сайхан сэтгэлтэй хүмүүс байна л та. Гэхдээ манай хүн бол танихгүй юм чинь мэдлэхгүй гэдэг юм байхгүй юу? Ягаад энэ хүн надад мэдлээд би энийг хүнийг танихгүй байхад гэдэг тийм хүн байхгүй. Тэгээ тэр байгаагаараа нөгөө тэгэхээр надад ч баг гарахгүй одоо өөр бусад хүмүүс ч гэсэн худлаа явах хөдөлгөөхгүй юм яг тийм. Яг байгаагаараа л байдаг тийм. Би муу хүн бол муу хүн. Таалагдахгүй бол таалагдахгүй би угаасаа ийм гэдэг өөрийгөө хүлээгээд авсан. Тэр байдал нь айгүй таалагдсан юм уу да. Тэгэхээр нөгөө хинт ч ингээд юу гэдгийг худлаа хэлэхгүй одоо юу гэдгийг тийм ингээд бас худлаа хэлэхгүй яг ингээд найз нөхөд юу гэдгийг тийм ингээд өөрөөрөө байж чадж байгаа. Энд чинь одоо чамд ч гэсэн жоохон муухай аашаа гаргаж исэн ч гэсэн яг өөрөөрөө байж чадаад тийм. Нөгөө чиний өмнө худлаа баг зөөгөж ингэж өөрийгөө сайн харагдуулахгүй тийм байгаараа байж чадж байгаа хэрэгтэй хүн чинь уул нь айгүй хитгэл даал хүлээлэх гэдэг юм. Тийм. Найдвартай гэх юм уу тийм. Тийм байна шүү. Ер нь яг тийм тийм. Энэ хүн бол удлаа ярихгүй гэдэг юм би ч таних байгаа учраас тий тэр хүнд бол хүлээлэх боломжтой болчихж шүү тий. Тэгэхээр хүнийг танина гэдэг бол айгүй чухал. Үнийг таних гад явахынхаа бол урд нь эхлээд өөрийгөө сайн таньж явах ёстой болчихж байгаа. Тэгээ надад бид нар нэг одоо эгийн маанч мэдж байгаа ер нь одоо бид нар ингээл 30 гараал бүсгүүчүүд
их ярьдаг болж байгаа шүү дээ. Ер нь өөрийгөө хайрлах гээл те бид нар хүүхд гаргаад хүүхдүүдээ өсгөөл ингээл явж байхад нэг зүйлийг ингээл орхигдуулж байна. Ерөөсөө өөрийгөө хайрлаж чадахгүй байна гэл одоо маш их зүйлийг ирж хайж сурж судалж хүмүүс явдаг л та. Тэгээд магадгүй одоо бол дүүнер маань ондоо олсон баг тийм ээ мэдээлэл юм илбэг болсон. Тэгэл хаана хинтээ харилцаад дуртай одоо мэдээлэл авах боломжтой. Дээрээс нь орчин нөхцлүүд нь ч гэсэндээ өөр болсон гэдэг ч юм уу. Тэгээ ийм байдлаас шалтгаалаад өөрийгөө таньж мэдхэд цагаа зарцуулах илүү боломжтой болж байгаа болов уу гэж боддгийг. Тэгээ хүн өөрийгөө таних гад ингээд ирж хайгаад эхлэхээрээ зөв миний хувьд эргэн тойрноо илүү таниад байдаг болчтой юм шиг санагдсан надад тий. Тэр нь магадгүй нөгөө хэмжээ хэл хязгаар гэдэгтэй нөгөө цензур гэдэгтэй холбоотой болчдөг юм болов тий. Би чинь ийм хүн учраас одоо надад ийм байдал таалагддаг юм байна штэ. Би ингэдэг хүн учраас энэ хүнтэй би таарад байгаа юм байна штэ гэдэг нэг ийм талууд ажиглагддаг л да, анзаарагддаг. Тэгэхээр бидний түрүүний ярианыхаа зүйл рүү бас эргээ буцахад нөгөө хөнгөн хийсвэр шийдвэр гаргаад одоо ингээл гэрлээ за одоо ингээл батлуулчих гэж суухаасаа урьтаад эхлээд дүүнер маань өөрсдийгөө таниад нэгнийгээ таниад алдаа оноогоо үгэлцэж авалцаад тий намайг алдахад тэр хүн түшгэх нү миний алдааг хүлээн зөвшөөрөх нү тий ер нь одоо хүн чинь тэр хүн алдах эсгүй би бол алдаж болно гэдэг нэг ийм байдлаар яваад байх уу миний алдаа чиний алдаа бид бивээ одоо дүгнэх цэгнэхээсээ илүүтэйгээр өршөөх хайрлах өмгөөлөх хамгаалах тэ түших тулах гэдэг нэг ийм хандлагууд маань илүү түрүүнд нь явах хэрэгтэй юм уу гэдгээ их л сайн ухаж ойлгож мэдж авснаар хоёр хүний харилцаа тэгээ аяанда ингээ очир зүгөө олцоод амьдрын мэдээж хоёр газар өсөж байгаа хүмүүс чинь зөвөрөх зүйлсүүд байлгүй яах вэ? Тэгээ тэрэн дээр бидний нөгөө төвчээртэй байх, аливаа зүйлд хүлээцтэй хандах, нэгнийгээ хүндлэх, тэ анх яаж харж хайрлаж байсан, тэр хайраа эргэж санах, тэр харж байсан хүлээж авч байсан тэр байдлаа эргээд бодох гэх ийм зүйлтэй л ойлдуулж үзмээр юм шиг санагдлаа л да. Эгээсээ маш олон зүйл ухааллын зүйлсүүдийг сонслоо би. Үнэхээр одоо бас дүүнер маань сонсоосоо ер нь манай одоо ирээдүйн болсон залуучуудад маань энэ талын боловсрал их чухал. Бид нар айгүй олон боловсрал ярьдаг те ер нь ингээл нөгөө дипломтой боловсралуудаа боловсрал гэж ойлгоод байгаа л үгүй бид сэтгэлийн боловсралтай байх хэрэгтэй бид энэ харилцааны боловсралтай байх хэрэгтэй тийм ээ бид нэр гэр бүлийн одоо боловсралтай байх хэрэгтэй. Тэгээд одоо өсвөр насны хүүхдүүдэд маань заавал өсвөр нас гэлтгүй ерөөсөө л одоо бага сургуулийн орчноос нь ч гэсэн эхлээд хүүхдүүдэд ер нь энэ нийгмийн харилцааны хичээлүүд их төлхөө сайн орж байгаасаа л гэж би бодоод байна. Бид нарыг одоо хүүхд байхад яандаг байсан. Ер нь нэг тиймэрхүү хичээл юу байхгүй тий. Аав ээж яг нийгмийн харилцаа тийм байдаггүй. Ер нь яг нийгмийн ажилтнтай болоод нэг хичээл ордог байсан. Ерөөсөө хуулан бичиг хийгээл ингээд гардаг. Тийм ном хараалтай ингээд ойлгохгүй яг хүнтэй яаж харьцах, найзтайгаа яаж харьцах гэдэг юм. Өөрөө өөрийгөө таних энэ төр ч одоо л ингээд амар яригдж байгаа зүйл байхгүй. Тэр өөрийгөө хайрлах гэдэг дээр ингээд бас өөрийгөө хайрлах хэрэгтэй. Эмэгтэй хүн өөрийгөө хайрлах хэрэгтэй. Айгүй их яригдж байна. Айгүй их яригдж байна. Тэгээд яаж хайрлаад байгаа хүмүүс айгүй өөр байгаад байна. Айгүй. Энийг болохоор ингээд хүмүүс өөрийгөө хайрлах гэхээр айгүй буруу ухагдахгүй ингээд ойлгож аваад байгаа юм л та. Одоо өөрийгөө хайрлах гэхээр ингээд өөрийгөө л бодоол тэ ингээд хуваал хичээгээл ингээд өөртөө л цаг гаргаал өөрөө л гоё байж ирэл өөрийгөө хайрлах гэж бодоод байгаа. Одоо өөрөө л ингээд юу гэдгийг өөртөө юм аваал тэ. Одоо юу гэдгийг өмсөж зөөсөн гойж гангалсан гэдэг юм одоо юу гэдгийг тэгээд нэг бол ингээд амар олон энд тэнд очиод нэг сургалтын зугаад энд тэнд очиод нэг сургалтын зугаад тэгээд нэг жоохон юу гэдэг юм мэдэж авснаа ч юм уу өөрийгөө хайрлсан байна. Хайрлаад байна. Би их мундаг болоод ингээд бүр юу гэдэг юм одоо жоохон бонор канжига юм ходоо юу гэдэг юм бэ одоо тиймэрхүү үгээр хэлэх юм бодвол жоохон Монгол үгээр сайн гоё хэлж чадахгүй л да. Аюу тийм бүр ингээд шаал буруу тийш ингээд яваад байгаа санагдаад байгаа байхгүй. Надад болохоор өөрийгөө хайрлах гэдэг чинь яг эцсийн дүндээ яах гээд өөрийгөө хайрлаад байгаа. Тэгэхээр одоо юу юм бэ? Өөрийгөө хайрлах гэхэд би одоо өөрийгөө хайрлаж байна гэдээ яриад байгаа хүн чинь ерөөсөө өөрийгөө хайрлаагүй хүний хэлдэг байхгүй юу болно. Өөрийгөө хайрлах гад байна гэдэг ч юм уу.
Яа тэгэхээр амьдралд айгуу гоё ингээд сэтгэл ханаас тий өөрөө өөртөө хандсан нөхөртөө хандсан одоо гэр бүлдээ ингээд ингээд байж лээ тийм миний гэр бүл ингээд амьдрал айгуу сайхан байна гэнгээ харцсан юм чи өөрийгөө хайрлна гэж ярихгүй шүү дээ. Өөрийгөө хайрлна гэдэг чи одоо нэг юм болохгүй болохоор л өөрийгөө хайрлах гэдэг байгаа шүү дээ тийм. Юу нь болох байгаа өөрийгөө таньж мэдхийн төлөө л өөрийгөө хайрлах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэд яаж хайрлах юм гэхээр хамгийн гол нь би ингэж бод ээж хүний хувьд ээж хүн бол өөрөө өөртөө цаг гаргаж өөрөө хайрлахгүй болохгүй гэж боддог байхгүй юу. Энэ нь болохоор хувиа хичээ гэдэг байгаа нь биш юусоо биш. Хувиа хичээгээд чи амралтаа заавал өөрөө өөртөө өнгөрүүлэх ёстой гэдэг ч юм биш байхгүй юу. Гол нь ингээд ээж нар чинь одоо ялангуяа тийм амьдралыг авч одоо энэ ар гэрээг аваад тэгэл ингээд ажил хийгээл ингээд тийм эмэгтэй хүнийг бодвол их ачаалттай байдаг хүн чинь эмэгтэй хүн байгаа даа. Тэгэхээр хүүхдээ сургана, хичээлийн хийлгэн юу гэдэг хоол ундаа хийн гэд ингээд жижиг ажлууд биднэрт маш их байдаг байхгүй юу. Сургуульд норн багштаа нь уулзсан дээр тэр бичиг баримтын нөгөө нь ингэн тэгнэ гэл ингээд янз бүрийн асуудлууд ингээд дотор байгаад байдаг тийм. Тэгээд эндээ бид нар чинь ядарч штэ. Ядраад юм. Тэ. Тэгээд тэр ядрангууд л хүн яадаг юм уур нь уурдаг. Өөртөө гутардаг. Одоо тэр стресстэй тийм. Тэр юмаа ингээд нөхөртөө ч юм уу, хүүхэдтэй ч юм уу, одоо ажлынхандаа ч юм уу ингээд өөр хүн амтныг ч юм уу ингээд чал танихгүй те одоо тэр надаас муу байсан чи ийм гоё алчиж гэл ингээд хорсдог ч юм уу, атаархдаг ч юм уу. Тэг буруу дандаа энергээр гарч ирээд байгаа байхгүй тэр чинь. Одоо юу гэдэг хор олж ингэж гарч ирээд байгаа. Одоо өөрийг чинь ингээд дотроос чи алаад байгаа зүйл байгаа. Тэгэд энийг байхгүй болгохын тулд яах вэ гэхээр өөрөө өөртөө цаг гаргана гэдэг чинь сайхан амраад, тайван байгаад өөрийгөө нэг юм ресет гэдэг юм одоо тийм тунгааж бодоод гэдэг юм уу те өөрийгөө нэг тайвшруулад илааршуулад нэг тийм за яг уу би одоо ингээ яг цаг гаргаад дуртай юмаа хийчихье ингээд эхлээд өөрийгөө ингээд бэлтжээ. Тэгсний дараа ингээд нөгөө өөрийгөө цэнгэлхийг чинь л өөрийгөө хайрлах гэж бодоод идэг байхгүй юу би болохоор. Өөрийгөө цэнгэлчээд тэр цэнгээрээ өөр хүмүүсийг бас цэнгэлж чадна шүү дээ. Гэтэ хүмүүс чинь хайраад өгөөж чадна гэсэн үг. Тэг хамгийн амархан жишээ би ингээд айгүй олон найз нартай хэлдэг байхгүй юу. Ингээл манай найз нар ч юм уу ингээд ээж болсон хүмүүс чинь хүүхэд нөхөр гэр бүл гэл ингээл хамаг анхаарлаа төвлөрүүлж өөрийгөө жоо орхидог л доо гэдэг хүн. Тэгэд яагаад гэдгийг гэхээр нөгөө хүүхэд нь хоол идэхгүй шаналал тий. Өөрөө өөртөө юм авчирч байгаа шүү дээ. Хамгийн наад захын жишээ шүү дээ. Шаналал тэгээд идэг байхгүй юу. Жохон ингээл нэг хүүхэд нь жохон шатгүүлэн гарын шалбарсан юм. Шаналал тий. Би муу ээж юм бэ гэдэг. Ихгүй ми бас гэдэг. Хамгийн ихлээр би хамгийн ихэж орж ирээд би өөрийгөө одоо гэртээ орж ирэл нөгөө оройныхоо бэлтгэлд орох гэдэг шүү дээ. Би хоолоо хийх хэрэгтэй, хүүхдээ усанд оруулна. За хичээлийн хэлгий шүү, ингийн шүү, тгий шүү гэл янз бүрийн бодол байгаа ч гэсэн түр амс хийгээд айд кофе уучи. Өөрийгөө жоон цэнгэлчээ. Тэгвэл нөгөө цэнгийн дуусаад яваад гарч хэцүү шүү дээ. Нөгөө уурлал ингээл нөгөө тэр уураа ингээд хөөгдөд байгаа юм шиг тийм. Араас ингээл хөөгдөд байгаа юм шиг тэгээд нөхөртөө ч уурлаа чи надад туслахгүй юм ч гэж уурлаад те нөгөө нэг шал хамаагүй өөр юм бодож орсон хүн гинт нөгөө уураа гаргаад тэгээд хүүхдээ чи айтайхан бичээ центр гэж нөгөө уурлал ингээл юм болгонд хүсчээд уурлахгүй тул өөрийгөө цэнэглээд байгаа байхгүй юу. За энэ ходоод хоосон дэвэл би гэл хүүхдүүд гэхээсээ илүү би өөрөө хоолоо идчихдэг байхгүй юу. Тэгэд өөрөө ингээд хоолоо идсэн тайвширсан ингэсэн юм чи ерөөсөө уурлахгүй аюу сонио. За миний хүүхд хоолоо идвэл идэн гэж байвал байна зүгаасаа хүчлэгчгүй. Тэгээ хүүхд юм болохоор өлсөд идэн л тэр чинь тэгэл бидний нэг учиргүй юм ингээд шаналаад ямар ч хэрэггүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө хайрлах мэдчих ерөөсөө өөрийгөө цэнэглэх зүйд байгаа. Нэг бодлоо. Яаж цэнэглэх вэ? Тэр чинь нөгөө хувь хүн те өөр гэж бодсон шүү дээ. Ном уншаад, кофе уугаад одоо юу гэдэг тийм янз бүрийн одоо сургалтанд сууснараа ингээд хэдэн өдөр хэдэн жилийн ч юм уу фүл цэнэгтэй болж өдөр бол окей баггүй юу? Болчихж байгаа. Тэгэл тэгсэн хэрнээ ингээд янз бүр юм хийгээд байгаа хүрнэ ингээд дахиад нөгөө өөрийгөө хайрлах гэж яриад байдаг хүмүүс. Таад идэв. Чи тэгэл болохгүй л байна ерөөсөө арга барил нь болохгүй санагдаад. Тэгээд амьдрал яг ингээд за ингээд гой байна, болж гин, бүтэж гин бүх юм ийм хүн бол
Юу амьдрал happy жаа гэж хэлж байна. Бүр happy биш дээ. Юу нь болохгүй байгаа ингээд ингээд сууж байна. Тэмдэг өөрийгөө хайрлахгүй болохгүй юм байна гэж юм түүгээл ингээд явахгүй байхгүй юу? Тэр чинь өөрийгөө хайрлахаа мэддэг. Одоо би өөрийгөө юу хийхээ мэддэг хүн. Одоо юу гэдэг туйлын гэх юм уу тийм болчиход байна. Тэгэхгүй одоо нэг үнэхээр нэрээ сэтгэл зүйч нар ингээл нэг тий одоо яг энэ сэдв гарч ирэхэл амар их ингээл сэвэд юм л та ингээл өөрийгөө хайрлах яа. Тийм яг үнэ. Тэгээд уул нь айгу жижигэн л ойлголт. Тэгээд тэгжээж л нөгөө юу гэдэг одоо эргэн тойрныхоо хүмүүсийг гэрэлтүүлэх юм л да. Уул нь өөрөө нэг тэгээд цэнэгтэй байж ич тий. Тийм л юм бодоод идэв юм. Яг үнэ. Үүнийг бол одоо би зүгээр хувьдаа энэ сэтгэлийн боловсрал гэж ойлгоод байгаа юм л да. Ер нь хүний чи одоо бие организм, бие эрүүл, оюун санаа эрүүл чирэг багт ер нь хүний нөгөө бие хэл сэтгэл гурав гэл ингээл нэг яригддаг шүү дээ. Бидний амаар гарч байгаа үг, биеэр хийж байгаа үйлдэл энэ яг үнээр чиглүүлж байгаа юм бол эцсийн бүлэгтээ энэ сэтгэл оюун санаа манд байдаг. Тэгээд би одоо ээгээтэйгээ бас зарим зүйл дээр үнэхээр санал нэгтэй байна л да. Одоо эмэгтэйчүүдийн маань энэ эмэгтэйчүүдэд шүүмжилж байгаа юм ерөөсөө биш шүү тийм ээ. Энэ бол шүүмжилж байгаа юм биш. Бүр илүү харин хайрлаж байгаа та нартай илүү анхааруулж илмээр санагдаж байгаа л зүйлийн нэг. Тийм бид нар би бас саяхан нэг бүсгүй яриаг зүгээр санаандгүй л бас сошиалор сонсч байсан. Ер нь сэтгэл гэх юм Монгол хүн сэтгэл гаргаад тэгээд нэг сайжраад явсан юм хаана байгаа юм. Хүнд одоо сайхан сэтгэл гаргаж явна гэдэг чинь ер нь эцсийн бүлэгтээ өөрөө л гомдож шаналж зовж үлдэх юм нэр гэдэг юм уншсан. Альтаа уншсан. Тэгээд нилээдгүй зоригтой шийдэмгий юу зорьсноо хийдэг байрын тим эмэгтэй байсан. Гэхдээ тэр зүйлийг тэгж одоо сэтгэл гэдэг зүйлийг тийм одоо өнгөцхөн миний бодлоор их өнгөцхөн дүгнээд ингээд ярьчихж байгааг нь сонсоод одоо бас надад сонин санагдчихсан. Тэгээд бүсгүүчүүдийн маань тэр өөрийгөө хайрлах гэдэг дээр надад ч бас ээгээтэйгээ санал нэг дээрээс нь бас нэмээд хэлчмээр энэ нөгөө шунал тэг шунал хэтэрвэл хүн шулан болдог, хүсэл хэтэрвэл одоо тэгээ сүулт нь хяслан болдог гэдэг шиг хүн те нөгөө одоо би өөрийгөө хайрламаар гэл энийг ч сурмаар нэг талаасаа энэ шунал яваад байна те ингээд нэг шунаад байна штэ нөгөө химжээ хязгаар нь байха болцсон өөрт нь ямар нэгэн ийм зогсох газар ерөөсөө хаанаа байгаагаа мэдхээ болцсон хөлөө хаан тавиагаач явж байгаач баг мэдхээ болцсон ийм айхтар төөрөгдөлд орцсон энэ нь магадгүй ингээд тэрч юм энэ ч юм тийм ч юм гэл ингээд өсчүүлэл эргээл нөгөө шунал хүний чинь ингээд нэг шунаад шунсан юм авахлаар ард нь ахаад алт хэрэтэ шунал нэмэгдчихэд ингэсэн ш. Тэгэхээр чигээл зогсохгүй байгаа зү. Тэр шунал нь зогсохгүй те хэмнэл ямар ч хэмжээ хязгаар байхгүй. Тэгэхээр энэ аюул энэ зүйлийг биедээ мэдрэхгүй тулд хүн бол сэтгэлийн боловсралтай байх хэрэгтэй. Тэгээ сэтгэл гэж ярих нь зүйтэй. Гэхдээ одоо сая эгэ маань тодорхой дурдсан. Ер нь сэтгэл зүйч нар маань ч гэсэн энэ дээр их сэвж гэнэ гэд сэтгэл зүйч гэдэг хүн бол бас зарим хүмүүс яриад байдаг шүү дээ. Өөртөө ч гэсэн ер нь баг асуудалтай усууд сэтгэл зүйч хийгээд яваад байна шүү гэд. Нэг талаасаа хүн ярьж хэлж байгаа зүйл эзэмшсэн мэрэгжил энэ бүх зүйлээ чин сэтгэлээсээ бас хандаж хийх нь зөв болов. Магадгүй энэ корона гэд те дэлхийд даяар гарсан энэ том өвчин пандемик энэ үйл явдал одоо ингээ 3 жил гарan дамнаад ингээ явж байгаа энэ байдлаас үүдээд биднэрт анзаарэгдэж байна те одоо онлайн маш олон зүйлсүүд харагдаж байна. Маш олон коуч нар гарч ирж байна те. Олон төрлийн коуч бүү урд өмнө нь хизээ сонсож байгаагүй маш олон төрлийн коуч нар гарч ирж байна. Тэгээ яг энэ нэг талаасаа ингээд сэвэд байгаа гэж байгаа боловч нөгөө талаасаа хүнд юу хэрэгцээтэй байдаг гэдгийг бас айгүй том мэдрүүлсэн те энэ ковидын үед хүнд ямар боловсрал чухал вэ гэдгийг бас мэдрүүлсэн. Хүн нөгөө найзаа хэрвээ анзаарч байгаа бол би нэг юм pause diary гэл нэг хэсэг нэг ингээд юу яажсан энэ нөгөө англиар бол одоо pause гэдэг чинь зогсох гэсэн үг болчихоо тийм стоплох ямар нэг юм зогсох. Тэгээ түр ингээд зогсох гэдэг нэг юм зүйлийг би нэг олж сонсоод нэг номноос уншаад тэгээ энэ талаар надад бас жоохон ингээд судалмаар уншмаар сонирхмоор санагдаад ингээд сонирхол явж байсан. Тэгээ энэ ковид бол хүмүүсийг зогсоосон юм шиг санагддаг байхгүй юу? Хүмүүс зогссон тий хэсэг зогсоод зогсчхоор ч хүн яах юм? Нөгөө
хийх юмгүй болчихоор ч хүн чинь ингээ бодно шүү дээ. За би ч одоо юу хийгээ яваад байсан, би одоо яаж яваад байсан, яагаад байсан гэж өөрийгөө бодвол гинт зарим нь гутраал, зарим нь өстө би чинь бүр ингэж явсан юм байна штэ гэж унаал тий. Эсвэл зарим нь одоо бүр амар амгалан би одоо ковидын хүмүүс янз бүрээр хүлээж авч байгаа штэ. Зарим нь бол өгөөчтэй маш сайхан талууд байхад бүр үнэхээр хэцүү зүйлсүүд тохиолдсон байх жишээ тий. Тэгэхээр ингээл энэ байдлаас харахад л бид нар нөгөө сэтгэл оюун санаа гэдэг юм алхам тутамдаа анхаарч тэрийг нөгөө таних тэр нь лүгээ илүү ажиллах ариун цэцэг өнөөдөр өөрийнхөө доторх ариун цэцэгтэйгээ илүү хамт байх эгийн маань их чимэг маань өөрийнхөө доторх их чимэгтэй илүү ойрхон байж өснөөрөө эргээд бид нар одоо эгийн маань хилдгээр өөртөө ирч хүч энерги авчаад тэгээд за одоо гэд хүүхдээ харахтаа энийгээл ороод ирэхтэн ч энийгээл сууж яадаг ханигаа ороод ирэхтэн ч энийгээл сууж яадаг тэр чинь бол нөгөө өөртөө бол хүүл болчиход байна шүү дээ. Одоо хийх юма хийчихсэн, би болчихсон сууж байна. За та нар яах гэсэн? За анги юм уу? Яг ингээд сууж авах болчиход байгаа байхгүй тий. Тэгээ ийм байдлыг мэдрэх үнэхээр энэ бол бас нэг том боловсрал юм аа. Энэ хувь хүний хувьд одоо үнэхээр олж мэдэж өөртөөгөө ажиллах маш том боловсрал. Тэгээд энэ бүх юмыг базаад ингээд ярихад бит хоёр бол өнөөдөр гүн гүнзгий их сайхан сэтгэлийн юм яриа өрнөж байгаа. Би сэтгэл гэдэг үгийг хэлэх үнэхээр дуртай. Үнэхээр энэ чухал үг. Сэтгэл тийш үү яг өөрийнхөө сэтгэлийг гоё удирдаад тий. Тэр хүн би бас айгүй харсан юм байна. Би гэхдээ яг тэр хүний постыг хараагүй. Одоо яг ийм юм явж идэг хүн сэтгэл гаргахаар сэтгэлийн даадаггүй. Одоо тий ингээд даадаггүй өөрөө ингээд гомдож гонсроод үлддэг тэгээд тэр сэтгэл гэдэг юм чинь тэгэж гонсрох гэж гардаггүй, гоншихнох гэж гардаггүй. Тэгээ юу гэдгийг тэр хүн даахгүй нь бол тэр хүний л асуудал байхгүй юу? Өөрөө чи юу юм өгөөд сэтгэлээ гаргасан бол тэр хүн яаж хүлээж аавна уу? Тэрэн дээр чиний сэтгэлийг хүлээж авахгүй одоо эргүүлээд ус татсан уу барина уу тэр хүний л асуудал явуулна бол. Яг үнэ. Тэрийг ингээд нөгөө би ингээд тусалж чаад ах чинь би ингээд одоо юу гэдгийг өгөөд ах чинь надад ингэхгүй гэдэг яг үнэ. Надад ингээд өгөхгүй байх гэдэг чинь чи нэг тэр надад ингэж талархаасаа надад ингэж хариу бариасаа гэсэндээ тэр нэг юм ард нь нэг юм хүсэлт яваад байгаа байхгүй хүсэмж юу гэм бэ одоо нэг тийм юм чинь сэтгэл биш юм аа гэж би ойлгодог штеп. Сэтгэл чинь зүгээр өөрөөс л гарч идэг л зүйл байхгүй тий би ингэж өгч би ингэж өгч тэгэл тэрнүү байна уу ерөөсөө тэр хүний л асуудал штеп. Заавал тэрэн дээр чи татаж ирээл чи надад ингэсэнгүү. Тэгээд тэнд нь өөрийгөө бас нөгөө сэтгэл гаргасандаа ингээл за би ингэж гэсэн бахад тэр надад гэсэнгүү гэл нөгөө асал нөгөө нэг негатив бүрэг югаар чинь өөрийгөө ингэж хорлоод ин гэдэг чинь бол ахгүй юу. Тэгэхээр яг тэгэж одоо сэтгэл зүйн бэлтгэлгүй байх гэсэн хүнд ингэ туслах сэтгэл зүйн бэлтгэлгүй байх гэсэн байхгүй юу. Тэрэндээ харамсаал те тэгдэггүй байж сэтгэл гаргадаггүй байж надад талархахгүй юм чинь би үдэггүй байж гэд ингээд байх юм бол чи ерөөсөө анханасаа ерөөсөө хүнд битээ тусал хийхгүй л хахад болж байгаа байхгүй юу. Зүгээр өөрийнхөө үйлдэлтэй л хүмүүс ингээд өөрийгөө ороогоол те ингээд нөгөө зөвтгөхгүй л ингээд өөрийгөө зөв болгох гээд ингээд хараад байдаг. Айгүй утгагүй санагдаад байдаг. Тэгээд ялангуяа нөгөө нэг одоо юу гэм бэ? Инфлюенсер гэж ярьдаг юм нөгөө нэг одоо нэг тий. За олны танил одоо олон дагагчтай тий. Олон дагагчтай тийм хүмүүс чинь их хортой нэг бодлын их зүгээр юм шиг байна. Нэг бодлын айгүй хортой зүйл. Тэгэхээр тэрийг шүүж авах бас бэлзүү нөгөө нэг бэлтгэлтэй бэлтгэлтэй. Тийм шүүлтүүртэй байхгүй л ерөөсө болохгүй. За энэ хүнийг би энэ талаар нэг хүндэлдэг. Гэхдээ энэ хүн жоох ингэ буруу яриад тийм шүү гэж тийм. Гэхдээ буруу ярьснараа тэр хүн буруу биш. Одоо энэ өнцгөөс нь хараад байгаа юм байна гэдгийг бодоод энэ сайнтай мунтай тэр хүн л байна. Гэхдээ одоо юу гэдэг инфлюенсер болохоор мундаг хүн биш, төгс хүн биш гэдгийг л ойлгочвол уулын зүгээр байгаа юм байна. Тий, яг үнэ чи бүрээсээ яг сайхан тодорхой хэллээ. Ер нь хин нэгнээс бид нэр их юм хүсэл байгаа байхгүй юу? Ахаал нөгөө хүсэл
Тэр их хүсэл чинь л өөрийг чинь өөрийгөө зовоол тэгэл өөрийгөө хорлол өөрийнхөө нөгөө үнтэй цагаа алга болгоол те нөгөө сайхан юм бодож сайн юм хийх байсан бодол санаа бүх юм ингээ арчигдаад байхгүй болчихж байгаа шүү дээ. Эн чинь цаагаараа өөртөө маш том буруу зүйлийг ингээд суулгаад байгаа хэлбэр. Энэ бол ерөөсөө бүх хүмүүсийн хоорондын харилцаанд харагдана. Энэ гэр бүлийн хань ажилтайгаа харилцаж байгаа харилцаа, энэ хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа. Би та нарыг өсгөөд байхад би та нарыг тижээгээд байх гэдэг ярианаас эхлээл тэгэл би чамайг хайрлаад байхад би чамайг хүндлээд байхад гэдэг ярианаас эхлээл эргээл одоо найздаа би чамд ингээд байхад 40 жил би чамайг тэгээд байхад гэдэг л ярианаас эхлээл ингээл нөгөө хүний дандаа ардаа тээсэн өөрийнх нь шунал хүсэл дандаа нэгдүгээрт өөрийгөө би л ингэ намайг л ингэсэн гэдэг энэ зүйл чинь танд өөрт чинь маш том тэг одоо ачаа дарамт болоод нөгөө өөрийгөө хайрлах гэдэг юм чинь бүр эхлээчгүй та бүр өөрийгөө жинхнээсээ хорлож байгаа юм алхам болчиход байна. Тэгж гаргасан бас гэл чинь хүрдэггүй дээ. Тэр хүндээ хүрдэггүй. Тийм яг үнэ. Тийм хүрдэггүй байхгүй яг. Нэг сайхан сэтгэл гэд яг үнэхээр сэтгэл гаргасан юм чинь бүр цаанаасаа нэг юм ундраа талхал ингээд өгшоод ингээд тий. Бараг нүднээс бэлмэс гарахаар ингээд баярлаж хөөрөөд ингээд идэв. Тийм шүү дээ. Тийм. Тэгэж хүрээгүй тань эргээд талархахгүй байх болохгүй байх гэдэг чинь таны тэр ардаа яваад байгаа нөгөө шунал хүсэл одоо юу гиндээ талархах ёстой надад баярлах ёстой хийх ёстой гэдэг юм чинь тэр хүн чинь бас харагдаад байна гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Бас нөө гэр бүлийн хүн дээр ч гэсэн адилхан тийм ингээд одоо нөхөртөө ч юм уу их нэртэй ч юм уу нэг ингэж харагдаж байгаа чинь үнэхээр сэтгэлд нь хүрж ийн үү чадж ийн үү гэдэг нь бас яахгүй л тийм хүүхэд бас адилхан шүү дээ тийм нөгөө ээж нь чиний төлөө ингээд байна тэгээд байна гэдэг чинь бас хүүхэд нэг хүсээгүй ч байсан юм бэл яаж мэдэх тийм мэдгүй шүү өөрөө л хэлээд тийм өөрөө л хэлээд би нэг хүссэн бил юу илээ одоо ингээд хүүхэд бас айгүй хүүхэн тийм шүү дээ биднэрт бол нэрээ гаргадаг бас эн чинь бас би ч бас ингээд хүүдэрээ энийг бас гаргаж ирсэн байхгүй би өөрөө бас гаргаж ирсэн үйлдэл бид нар ч юм бол төгс хүн ерөөсөө хүн төгсрөн гэж байхгүй шүү дээ алдаа гаргахгүй хүн гэж байхгүй алд нь энд нь жишээлбэл чи ингэчүүл гоё юм шүү гэл би ингээ хүүхдтэй өөрийнхөө хүслийг тулгаж штэ тэгээ мэдээж миний хүүхд намайг ээж минь хэлж байгаа юм чинь ингээл яг зөвшөөрсөн байж болох ч гэсэн цаад хүн өөрөө үнэхээр хүсээд тэгж хийж байгаа юу юу гэдгийг бид нар анзаарч мэддэггүй байхгүй мэдэх боломжгүй байдаг тэгэхээр энэ рүү л илүү чиглэлжтэй би өөрийнхөө хүслийг хүнд тулгаад байна уу эсвэл үнэхээр бид харилцан ойлголцоод яваад байна уу гэдэгт ойлголцох гэдэг чинь нэг өөр мэдээж одоо би ингэж бодож байна гэж өөрийнхөө бодлыг хэлэлгүй яах вэ тийм ээ харилцан ярилцлгүй яах вэ хүлээн зөвшөөрөлцөлгүй яах вэ тэндээс мэдээж гарсан шийдвэр үр дүн бол шал өөр байж таарна шүү дээ магадгүй миний тулгаж хийлгэсэн зүйлсээс илүүтэйгээр тэгээд ингээ өөрөө зориулсан зүйлийнхаа араас хийж байгаа бол зориулахгүй л байчих хэрэгтэй тийм ерөөс үйлдэл гаргахгүй л байчих хэрэгтэй хийхээ болчих хэлхээ болчих одоо хүмүүс хэлдэг штэ би ингээл хэлээлэн яриалэн сонсохгүй юм хүлээж авахгүй юм гэл тэгэл идэг тэгвэл тэгэл ярахаал болчих хэрэгтэй байхгүй тий за ярахаал болчих гэл гэх мэдчлэн үнэхээр ингээд яриал ахаар ундраал ахаар дуусахгүй сэдв юм тийм найз нь одоо энэ яриаг хүмүүжлүү боловсрлуу гэж яриаг эхлүүлээд одоо ингээд чамтай ярилцж байгаагаас эхлээд одоо бол 35 дахь дугаар нь орсон байгаа ингээд 30 гаруй дугаар хүрч байна. Тэгээ энэ олон хүмүүсийн дотоод үзэл бодол энэ хүний ертөнцөөр нь аялах надад үнэхээр амттай сайхан байдаг. Тэгээл ингээд үргэлжлүүлээл ингээд та нартайгаа ярилцаал баймаар санаа бодлын сонсоол баймаар үнэхээр та нар бол таагдшгүй хүн бүр өөр өөрсдөө яг нэг юм ном шиг айгу амттай тий тэр хүний туулсан амьдрал үдсэн юмд хандж байгаа хандлага альва зүйлээс олж харсан тэр үнцэг энэ бүх юм нь яг ингээд нэг юм ном шиг гарын авлага шиг тий тэг хүмүүс ч ингээд үзэж байгаа энэ айгу зүгээр юм биш тий энэ ингэсэн биш тий тэрнээс нь би энийг ингээд үзмээр юм байна нэр нь надад энэ тохиолдсон штэ гэл ингээд хүмүүс ингэж эргцүүлэл өөрсдөд нь төрдөг эргэж нэг ухаарах эсвэл одоо нэг үйлдэл хийхэд нь бас нөлөөлөх тий нэг ийм боломж орон зай болоосаа гэж үнэхээр хүсдэг. Тэгээ өнөөдөр маш сайхан юм сэтгэлийн сайхан яриа боллоо. Тэгээ хүмүүжил боловсрал хоёрыг бид нар хэдий сэдвээ болгож хөндөд байгаа боловч хүн гэдэг амьтан бол олон боловсралд боловсрох хэрэгтэй юм аа. Энэ дотор өөрийгөө таних сэтгэлийн боловсрал бол танд их чухал юм шүү гэдэг энэ нөгөө гэр бүлийн харилцаанд чинь тэр
найз нөхөд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх харилцаанд чинь ч тэр их чухал юм байна гэдэг дээр бит хоёрч бас санал нэгтэй өнөөдөр хэлэлцэж сайхан ярилцлаа. Нэг юм маань байгаа гэж найдаж байна тий. Ингээд ээгээ бас ярианы төгсгөлд тийм ээ бас хэлмээр үлдээсэн болов ингээд бас нэг хэлчихье гэсэн зүйлээ ээгээ маань бас яриач тэгээд ер нь хоёулаа ярилцсан өндөрлөө. Нөгөө тэдвэстэй айгүй хазаасан бидээ. За яг уу айгүй их ярих юм их байлаа. Тэгээд миний бас нэг ярих гэж бодож ирсэн юм гэхээр нөгөө яаж одоо гэр бүл нөгөө салахгүй байхын тулд яаж хоорондоо нэг харилцаатай байх юм хэрхэн зөв харьцах ёстой юм гэдгийг бас боломж байвал дараа нь тэгж ярих гэж бодож байна. Тэгэд яг хэрхэн нөгөө одоо их нэртэйгээ харьцах ёстой, нөхөртөөгөө яг хэрхэн харьцахтай ийм үйлдэл яаж тийм хариу үйлдэл гаргах ёстой юм гэдэг ч юм уу тий. Өөрийгөө яаж барьж сурах ёстой гэдэг ч юм уу. Тиймэрхүү талтыг бас мэдсэн сансын юм зөндөө байгаа. Дээрэс нь хүүхдээ бас яг одоо ирээдүйн ээж болоход нь аав болоход нь эхнэр болоход нь тий нөхөр болоход нь яг яаж бэлдэх ёстой юм гэдэг дээр бас ингээ хоёр хүүхэдтэй ингээл хэрэгжүүлээл яваад байгаа юмнууд бас байгаа. Тэр тал дээр бас дараагийн тий хэдэ боломж гаруулах тий тэр тал дээр чгүй ярилцъя гэж бодож байна. Би ингээ айгүй том ингээ юмыг ингээ базаж ингээ ярьдаг хүн болохоор айгүй одоо залуучууд бол айгүй ингээ төөрөө тэгээ явцдаг одоо. Яг юу ярих гэдэг нь мэдээ төөрөө явцдаг тийм. Айгүй тойрч явсан боловчлаараа тэгээд ингээд сонссонд маш их баярлалаа. Урьж оролцсон сарын цэцэгт маш баярлалаа. Маш их баярлалаа. Тийм бидний ээс маань маш олон өнөөдөр олон зүйлийг сонсогчд маань сонсоод илүүтэй манай залуучууд маань бас олон зүйлийг сурч өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж болох магадгүй өөрт чинь гарч байгаа асуудалд чинь жоохон ч гэсэн гаргалгаа харагдаж байгаа болов уу гэж бол найдаж байгаа. Тэгээд үнэхээр сайхан амттай сайхан яриаг хүргэсэн инх чимэгтэй би одоо ээгээгээ яриа сурцсан. Тэгээд ээгээдээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн яриаг энд хүргээд өндөрлөе. Тэгээд бидний ярилцлагыг сонссон сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. За баярлалаа ээгээ баяртай.